Хөдөөж ахуйн зохистой дадал гэж юу вэ? Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4-1-19-т зааснаар хөдөөж ахуйн зохистой дадал гэдэг нь мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхийд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд тэдгээрийн аюулгүй байдлыг хангахад шаардлагадах бүх нөхцөл үйл ажиллагааг хэлнэ. Энэ нь Джеймс Жимсхэн хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд тариалалтанд хэрхэн бэлтгэх, ургалтын хугацааны туршид хийгдэх арчилгаа, ургац хураалт, хадгалах орчин, нөхцөл, тээвэрлэх гэх мэт бүхий л үе шатанд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах цогц үйл ажиллагаа юм. Хүнсний ногоо Джеймс Жимсхний тариаланд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж хэвшүүлснээр эрүүл мэндэд эрсдэлгүй, аюулгүй ургамал тарьж, ургуулах, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх, ургамлын өвчин, хортонд нэрвэгдэх эрсдлийг бууруулснаар зардлаа хэмнэх, ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйг сайжруулах, эцэст нь хэрэглэгчдийн аюулгүй, баталгаатай хүнс хэрэглэх боломж бүрдэж Монгол түмний эрүүл мэнд бат орших үндэстэн тавигдах юм. Хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? Джеймс Жимсхэн хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэлбэршүүлэн нэвтрүүлэх зааврыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд болон эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар 2019 оны 5 дугаар сарын 29-нд баталсан бөгөөд энэхүү заавар нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах гэсэн 4 үндсэн дадлаас бүрддэг. Та энэхүү хэлбэршүүлсэн зааврыг www.legalinfo.mn вебсайтаас татаж авч болох бөгөөд нийтдээ 105 шаардлага бүхий баримт бичгээс та өөрийн үйл ажиллагааны онцлогоос хамааран бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нэвтрүүлэх боломжтой. Хөдөө аж ахуйн зохистой дадлын шаардлагууд нь нэн чухал гэсэн 2 ангилалд хуваагдах бөгөөд та нэн чухал гэсэн шаардлагуудыг 100%, харин чухал гэсэн шаардлагуудыг 90-с доошгүй хувьтай биелүүлэх ёстойг анхаараарай. Баталгаажуулалт. Баталгаажуулалт хийх хамгийн эхний алхам нь дотоод хяналтаар өөрсдийн үйл ажиллагааг хянах хэрэгтэй ба ингэж хяналт хийхдээ Джеймс Жимсхэн хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэлбэршүүлэн нэвтрүүлэх зааварт дурдсан нотлогоонуудыг бүрдүүлж, бүртгэл хөтлөх. Хэрвээ та нэн чухал шаардлагуудыг 100% биелүүлж, чухал шаардлагуудыг 90-с дээш хувь биелүүлсэн гэж үзвэл хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаар аудит хийлгэнэ. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон өөрийн үнэлгээний хуудсыг www.mfard.mn вебсайт руу зочлон авч болно. Хэрвээ хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага таныг хөдөө аж ахуйн зохистой дадлын шаардлагыг хангасан гэж үзэж гэрчлэгээ олгосон тохиолдолд та хөдөө аж ахуйн зохистой дадлын гэрчлэх тэмдгийг өөрийн бүтээгдэхүүний шошгон дээр хэрэглэх эрх үүсэх юм. Энэхүү шошго нэг талаараа хуулийн хүрээнд баталгаажсан гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн болохыг нот олж, харин нөгөө талаас өрсөлдөөний шударга хэмжүүр болно. Мөн энэ шошго нь таныг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн Джеймс Жимсхэн хүнсний ногоо тариалж худалдан борлуулж байгаа тохиолдолд хөдөө аж ахуйн зохистой дадлыг өөрийн тариаланд заавал нэвтрүүлэх шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж байгааг илтгэнэ.